За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн йогийн хичээлээ эхлүүлцгээе. Бие сэтгэлээ илүү их инэрч, илүү их хайрлаж йогийн хичээлээ хамтдаа хийцгээе. Хамгийн түрүүнд хүүхэд байрал руу ирцгээе. Өвдгөө нуглаад, хоёр хөлөө зэрэгцүүлээд хойшоогоо өсгий рүүгээ суулаа. Хоёр гараа урагшин тухай газар руу гүнзгий амьсгалъя. Гэцээрээ дүүрэн хамраараа амьсгалаа аваад амаараа эсвэл хамраараа гаргана. Магадгүй хоёр гараа артаа уулзуулаад эндээ үлдэж болно. Бүх бие газар руу хүнд тайвширцгаая. Энчэнэ бүгдээрээ гэцээрээ гүнзгий амьсгалцгаая. Хамраараа амьсгалаа аваад буцаад хамраараа эсвэл амаараа гаргана. Эндээсээ хоёр тишээ өнхрөө тухандаа массаж хийгээд хөл, шагаа, пижам хэсгээр бас даралт ирээд массаж болж байгааг ажиглая. Дотор гидс, дотор эрхтнүүдэд маань бас массаж болж байгаа. За тэгээд дэшээ өндийгөөд хоёр гараа газар мөрний доор, өвдөг маань яг ташааны доор, хүйсийн нүхээ нуруу руугаа ойртуулад ширээ байрлал, хүзүүгээ урт сунглаа, мөрөө чихнээсээ хол доошогоо хоёр гарныхаа хооронд харсан. Амьсгал авахад нуруугаараа хотоогоод эрүүгээ дээш нь үнэ. Амьсгал гаргахад эрүүгээ ингэрлүүгээ нуруугаа дугуй болгоод муур хоёр гараараа газар руу сайтар түлхээд амьсгал авахад үнэ эрүүгээ дээш нурууныхаа аль болох дээд зэхэр хотоогоод амьсгал гаргахад нурууны нуглан бүрийн хооронд зай гаргаад бүхтээ. За үргэлжлүүлэн өөрийнхөө амьсгалыг дагаад амьсгалтайгаа хослуулад хийцгээе. Буцаад биеийн төвд ирээд ташаагаа яг өвдгөнийхөө дээр харалтаа үлдээгээд хоёр гарыг урагшин сунгаад тухай газар руу ойртууллаа. Папи байрлал. За даал мөрөнд ирж байгаа сунгалтыг мэдрээд эцээрээ дүүрэн гүнзгий амьсгалъя. Хоёр гараа буцаагаад өөрлөгөө алхуулад дээшээгээ ширээ байрлал руугаа буцаад ирлээ. Эндээс баруун хөлийг эхлээд гадагшин суунгаад хөлийнх нь улаар бүтэн газар руу тавиад чигчийн уруутай талаараа газар руу сайн наагаад өгөөрэй. За та бүхэндээ тодорхой харуулахын тулд камер руу эргэлээ. За яг хөл маань ташаатай нэг төвшөнд байхаар хоёр гараа мөрний доор тулсан байгаа амьсгал аваад гаргахад хойшоогоо зүүн хөл рүүгээ сууна. Арын хөл маань үлмид дээр өндөр байж болно, эсвэл жийсэн байж болно. Амьсгал аваад урагшаа ирээд амьсгал гаргахад хойшоогоо сууна. Үргэлжлүүлээд амьсгалтайгаа хослуулаад хийгээрэй. Биеийнхаа төвд буцаж ирээд зүүн гарыг дээшээ тааз руу өргөөд баруун гар дээрээ тулж байгаад амьсгал гаргахад баруун сугандаагоор оруулаад толгойнхоо зүүн тал дээр газар буулаа. Нурууныхаа дээд зэхээр мушгаад гүнзгий амьсгалъя. Баруун гараараа газар руу тулж байгаад дээшээ өөрийгөө босголоо. Хоёр гараараа газар руу тулсан. За эндээс хоёр гараараа өөрлөгөө алхуулад дээшээгээ босоод ирээ. За өвдөг эвгүй байвал өвдөгнийхөө доор
зөөллөө юм хийж болно. Хоёр гар ташаан дээр ирлээ. Амьсгал аваад хоёр гарыг ихт дээш нь өргөөд амьсгал гаргахад баруун гар баруун хөлн дээр зүүн гараа баруун тал руугаа сунглаа. Биеийн зүүн хэсгээр сунж байгааг ажиглая. Харц дээшээ зүүн гарын дотор талаар үргэлжлүүлэн гүнзгий амьсгалаарай. Амьсгалаа аваад хоёр гарыг дээш нь өргөлөө. Амьсгал гаргахад хоёр гар газар мөрний доор алга. Гадагшаа сунсан байгаа баруун хөлөө одоо хоош нь авчраад үлми дээр нь газар тавиад урагшаа хоошоо найгаж хөдлөөд хөлийн ар хэсгийг сэрээгээд ар хэсгийг ажилуулъя. Мөн урагшаа жингээ өгөхөд бугуунд бас ачаал ирээд сунж байгааг ажиглаарай. Гүнзгий амьсгалыг үргэлжлүүлээд биеийн төвд ирээд баруун хөлөө дээш нь их биеийн чихт өргөлөө өсгөрүүн жийсэн байгаа. Баруун талынхаа ташаан толгой хэтэрхий өргөхгүйгээр нэг төвшөнд байлгах гэж хичээгээд за эндээс зүүн гараараа баруун гарын бугуунаас тохон дээрээс барьж болно. Эсвэл тэнцвэрээ олж болохоор байвал толгойн чихт урагш нь зүүн гараа сунгалаа. Хоёр талаас хүн татж байгаа юм шиг мөн тулсан гараараа газар руу сайтар түлхээд за баруун хөлийг өвдгөөр нугаллаа. Гадагш нь эргүүлээ тойрог хөдөлгөөнхий ташаагаараа. Амьсгал авахад дээшээ өргөөд амьсгал гаргахад доошоогоо буулгаж байгаа. Үргэлжлүүлээд өөртөө эвтэхнэр өргөө хэтэрхий өвдөөхгүйгээр үргэлжлүүлээд хийгээрэй. Хөлөө нугалсан хэвээрээ төвдөө авчираад дээшээ өсгийгөөр нь цогч байгаа юм шиг хөдөлгөөнхий. Хөлөө өргөөд буулгаад за бүр доош нь буулгалаа. За саяны бүх байрлалуудыг эсрэг талдаа буюу зүүн талдаа хийцгээе. Зүүн хөлөө ташааныхаа төвшөнд гадагш нь дэлгээд хөлийнх нь улаар бүтэн газар тавиад чихчийн хуруутай талаараа газар руу сайн наагаад өгье. Амьсгал аваад гаргахад хойшоогоо суун. Амьсгал авахад урагшаа ирнэ. Бугуундаа бас сунгалт ачаал өгч байгааг ажиглаад анхааралтайгаар хийгээрэй. Мэдээж өвдөг эвгүй эсвэл өвдөж байвал өвдөгнийхөө доор зөөллөөд дэр эсвэл бүтээлэг юу ч байж болно. Алчуур эвхэд тавиарай. Үргэлжлүүлэн амьсгалтайгаа хослуулад хий. Биеийн төвд ирж байгаа зүүн гар дээр тулаад баруун гарыг дээш нь өргөлөө. Амьсгал гарахдаа зүүн суган дагуур оруулаад толгойгоо баруун талаар нь газар руу буулгаад нурууны дээд зэгээр мушиглаа. Гүнзгий амьсгалъя. Зүүн гараараа газар руу сайтар тулж агаад дээшээ өндөлөө баруун гараа бас газар тавилаа. За хоёр гараараа өөрлөгөө алхуулад хоёр гар ташаан дээр эхлээд хөлөө цээжин биеэ засаад амьсгал аваад хоёр гарыг дээш нь өргөөд амьсгал гаргахад зүүн гар зүүн хөлн дээр баруун гараа зүүн тал руугаа сунгаад биеийн баруун хэсгээр тэр чигтээ сунж байгааг ажиглая. Харц дээшээ баруун гарын дотор талаар тааз руу амьсгалаа аваад биеийнхаа сунж байгаа хэсэг рүү амьсгалаа дүүргээд амьсгалъя. За алгуурах нар дээшээ өндийгөөд хоёр гарыг хоёулангийн дээш нь өргөлөө. Хоёр гараа амьсгалаа гаргахтаа буулгалаа. Сунгасан байсан зүүн хөлөө хоош нь жигээд үлми дээр нь гудсан дээрээ за урагшаа хоошоо найгаж хөдлөөд өсгий рүүгээ жигээд хойшлохдоо хөлийн ар хэсгийг сунгая. Бугуунд бас ачаалал сунгалт ирж байгааг ажиглаад гүнзгий амьсгалъя. Зүүн хөлөө өргөлөө биеийнхаа нэг төвшөнд өсгий рүүгээ жийлээ. Тэнцвэрээ олж байгаад баруун гараараа зүүн шуун дээрээсээ эсвэл тохон дээрээсээ барья.
Эсвэл толгойнхоо чихт урагшин сунгалаа баруун гараа. За их бие маань нэг төвшөнд хитрхи гизээ доош нь хаягахгүйгээр зүүн талынхаа ташаа хитрхи өрөхгүйгээр нэг төвшөнд байхаар. За гараа булгалаа. Хөлөө өвдгөр нуглаад гадагшин тойрог хөдөлгөөн ташаагаараа хий. Өвдгөөрөө нугалсан хэвээрээ биеийнхаа төв тавчраад дээш нь хөлөө өргөлөө. Хэд хэдэн удаа гүнзгий амьсгалъя. За хөлөө газар руу буулгаад ширээ байрлалаас хошоогоо суугаад хүүхэд байрал руу. За тэгээд нуруугаараа бүхтийгөөд нурууныхаа нуглан бүрийг сунгаад урагшаа ирлээ. Өвдгөө дээш нь өргөөд үлми дээрээ өвдгөө буцаад буулгалаа. Цээжээ газар руу, тухай газар руу буцаага дээш нь цээжээ өргөөд хүүхэд могоо байрлал. Амьсгал аваад гаргахад хоошоогоо суулаа хүүхэд байрал руу. За хүүхэд байрал дээрээ хитэн амьсгал амръя. Алгуурхнаар хоёр гар дээрээ тулаад дэшээ өндөлөө. За ширээ байрлалаас ташаагаа хоёр тийш найгаж хөдөлгөөд ташаагаа жоохон суллаа. За биеийн төвд ирээд үлми дээрээ гараад өвдгөө дээш нь ташаагаа дээш нь өргөөд доошоо харсан нохоор үрлээ. Хоёр гараараа ахар сүл хүртлээ нуруугаа сайн урт сунгаад баруун гарыг дээш нь хойш нь өргөөд өвдгөөр нь нугаллаа. Баруун гарын дотор талд урагшаа аваад ирээ. Арын хөлийг өвдгөөр нь буулгаад үлмийг нь жийлээ. Хэрвээ танд блок байгаа бол блокоо аваад хоёр гарынхаа доор тавья. Хэрвээ байхгүй бол өөр юмар орлуулж болно. Эсвэл бүр байхгүй бол хоёр гар аль болох өндөр хураанууд дээр нь тавиарай. За хүзүүгээ урт сунгаад мөрөө чихнээсээ хол нуруугаа урт сунгая. Зүүн гараа блокон дээр эсвэл газар тавьж агаад баруун гарыг дээш нь өргөлөө нуруугаа мушгаад харц дээшээ баруун гарын үзүүрлөө эсвэл таад руу. За баруун гараараа хоош нь чиглэлтэй том тойрог агаар дээр зуръя. Мөрөө хоош нь дэлгээд цээжээ нээгээд амьсгал авахад дээгүүр амьсгал гаргахад доогуур ирж ихаар аль болох хамгийн том тойргийг гараараа хий. За баруун гараа блокон дээр эсвэл газар буулгалаа. Баруун хөлний гадна талд тэнцвэрээ олоод хоёр гарыг дээш нь цээжээ өргөөд лөв ланж буюу жижиг мортон байрлал. Хоёр гар яг чихний хоёр талаар дээшээ параллел өргөгдсөн байгаа. Гидсээ хитрхи уртлын уйлууга наахаас сэргийлээд өргөө татаж авъя. За хоёр гараа амьсгалаа аваад гарахтаа буулгаад блокон дээрээ тулаад эсвэл гараараа хоёр гараа хойш нь алхуулад уртлын хөлөө тэнийлгээд нуруугаа хитрхи бүхтийлэхгүйгээр ташаан толгоогоо гуйлуугаа ойртуулах гэд хичээе. Гизээ гуйлуугаа арын хөл маань ташааны доор яг өвдөг харалтаа 90 градус байхаар. За буцаад урагшаа хоёр гараар алхууллаа. Баруун хөлийг буюу уртлын хөлийг өвдгөөр нугаллаа. Хүзүүгээ урт сунгалаа дахиад гүнзгий амьсгалъя. Амьсгал аваад гарахтаа хоошоо дахиад алхууллаа гараараа уртлын хөлийг тэнийлэлээ. Хитрхи хоошоо суухгүйгээр арын хөл маань буюу зүүн хөл маань өвдгөө нь яг ташааны доор харалтаа байхаар. Урагшаа буцаад алхлаа. Хүзүүгээрээ урт сунлаа, мөрөө чихнээсээ холдууллаа. Амьсгал аваад гарахад хоошоо алхаад гизээ гуйлуугаа ойртуулад уртлын хөлийг аль болох тэнэглэх гэж хичээгээд баг зэрэг нугалсан байж болно. Өвдөг, артлын өвдөг эвгүй санагдчихвэл доор нь хөнзөөллөөд хийгээрэй. За эмчээ үлдээд зүүн гараа тулж байгаад баруун гараа дээш нь өргөлөө нуруугаа мушгаад ингэхэд баруун талын өгцөг суудлын хэтэрхий дээшээ өргөхдөх гээд. Тийм болохоор доош нь дарж үгээ. За буулгалаа гарыг хоёр гараа урагш нь авчраад
өвдгөө нуглаад ланж ирлээ. Арын хөлийг үлмид дээр гаргаад өвдгийн дээш нүргөөд хоёр гараа газар тулж байгаад эсвэл блокн дээр тулж байгаад баруун хөлийг хойш нь алхууллаа. Банз биеэрээ урагшлаад өвдөг газар, гэдэс цээж газар, дух газар амьсгалаа аваад хүүхэд могоо байрлал зөвхөн цээжнийхаа дээд зэгийг дээш нүргэн хүзүүгээрээ урт доошоогоо харсан байгаа. Амьсгал аваад хоёр гар дээр тулаад дээш өндөгөөд амьсгал гаргахад доошоо харсан тухай. Буюу яг гурвалжин хэлбэрт орсон. За зүүн хөлийг нь удаад дээш нүргөөд өвдгөөр нь нуглаад зүүн гарын дотор тал руу урагшин авчирлаа. Арын хөл буюу баруун хөлийг өвдгөөр нь доош нь буулгаад үлмийн рүүгээ жийж болно, эсвэл үлмийн өндөр үйж болно. Нуруу хүзүүгээ сунгаад за баруун гарыг блокн дээр эсвэл газар тулж байгаа зүүн гараа дээш нь өргөлөө. За гар маань яг мөрний доор харалтаа байх хэрэгтэй. Нуруугаа урт сунгасан байгаа. За зүүн гараараа хоошоо чиглэлтэй том тойрог агаар дээр зурж байна. Амьсгал аваад дээгүүр тойруулаад амьсгал гаргаад доогуур тойруулаад амьсгалтайгаа хослуулаад хийгээрэй. Дээдлийн буюу зүүн мөр цээж хэсгийг сайн дэлгээд нээгээд за хоёр гар дээрээ туллаа, гараа буулгасан. Хүзүүгээ урт сунгаад мөрөө чихнээсээ хол. За хоёр гараараа хоошоо алхаад уртлын буюу зүүн хөлийг өвдгөөр нь тэнийлгээд арын хөл ташааны доор яг өвдөг маань харалтаа байхаар буцаад урагшаа ирлээ, амьсгалаа авлаа. Амьсгалаа гаргалаа, хоошоо алхууллаа, уртлын өвдгийг тэнийлэлээ. Эцээ гуйлуугаа жоохон ойртуулаад гэхдээ нуруугаараа хэтэрхий бүхтийхгүйгээр амьсгалаа аваад урагшаа ирлээ. Ташаагаа доош нь сул үргэлжлүүлэн амьсгалъя. За сүүлийн удаа хоёр гарыг хоош нь алхуулад уртлын өвдгийг тэнийлэлээ. Эцээ жоохон гуйлуугаа ойртуулад гүнзгий амьсгалъя. Уртлын өвдөг маань бүтэн тэнийсэн байх албагүй. Баг зэрэг нугаларсан байж болно. За эмчэнэ үлдээд баруун гарыг зүүн хөлийн дотор талд нь тулж байгаад зүүн гараа дээш нь өргөн нуруу гараа мушгаад зүүн суудлын ясыг жоохон доош нь чиглүүлээд өгье. Өргөгдөхгүйд байвал гүнзгий амьсгалъя. Өвдөгний доор мэдээж өмзөөллөд хийж болно. За зүүн гарыг газар руу буулгалаа. Хоёр гараар урагшаа алхууллаа. Тэнцвэрээ олж байгаад цээжийг хоёр гарыг дээш нь өргөлөө. Low lunge буюу жижиг мортон эсрэг талдаа эцээ уртлынхаа гуйнаас татаж аваад биеийнхаа төвд ирлээ. Хүзүүгээрээ урт. За хоёр гарыг газар руу буулгалаа. Арын хөлөө босгоод зүүн хөлийг хойш нь авчирлаа. За өвдгөө буулгаад хоёр хөлийг урагш нь гаргаж ирээд суудлынхаа ясан дээр сууж байгаад хоошоогоо хөвтлээ дуруун дээрээ. За хоёр өвдгөө тэврээд өвдгөөрөө нугалсан байгаа. Хоёр тишээ хөдлөөд найгаж хөдлөөд дуруундаа жоохон массаж хий. Дурууны аль болох доод хэсгээр. За биеийн төвд ирж байгаад хоёр хөлийг баруун тал руугаа унгаагаад баг зэрэг цээж рүүгээ ойртуулад өгч болно. Баруун гараараа дээр нь дараа зүүн гараа мөрний төвшин дээш нь алгаар нь дээш нь харуулж дэлгээд харц зүүн гарын үзүүрлөө буцаад хоёр хөлийг биеийн төвд авчирлаа. Энэ удаад амьсгалаа аваад гаргахдаа зүүн тал руугаа хоёр хөлөө хоёуланг нь буулгалаа. Зүүн гараараа дээр нь дараад баруун гараа дэлгээд харц баруун тал руугаа баруун гарын үзүүрлөө. За буцаагаад биеийн төв рүү хоёр хөлөө өргөөд тухайн өвдөг рүүгээ нэг удаа ойртуулад буцаад толгоогоо газар руу буулгаад хөлөө буулгаад хоёр гараа дэлгээд шавасана буюу хамгийн сүүлийн байрал руу ирлээ. Хоёр гар маань биеэс ойролцоогоор 45 градусын хол бүх булчингуудаа газар руу суллаад бие газар руу хүндээр мэдрээд хоёр хөл маань чигчийн уруутай талаараа газар руу унсан байхаар
Хөлөөсөө эхлээд толгой орой хүртэл биеэ мэдрээд биеийн хэсгүүд дээр төвлөрье. 2 хөлийн уул, уруунууд, шагаа, булчин, эрээн булчин, шилб, өвдөг, гуй бүгдийн суллыг арцаг ташаа, гэдэс хэвлэлий, нуруу, цээж, 2 мөр, газар луу хүнд, 2 гар, нүүрнийхээ булчингуудыг суллаад тайвшрыг гүнзгий амьсгал аваад гаргая. Үргэлжлүүлээд гүнзгий амьсгалыг за алхуурхнаар 10 тал руугаа эргээд зүүн гар дээрээ тулаад дээшээ өндөлөө өөрт тухтайгаар завлаад суугаарай. Доороо юм өндөрлөөд сууж болно, эсвэл газар сууж болно. Өөрт хамгийн тухтайгаар. За энэ удаагийн хичээлдээ хамтдаа байсанд баярлалаа. Хоёр гарыг цэжний өмнө залбир тавьчихлаа. Намасте. Дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай.